Өөрийн интернет утас дээрээ www.learn.org гэж бичиж орно. За энэхүү дэлгэц зал гарч ирж байгаа. Эндээс бүртгүүлэх, нэвтрэх гэсэн хоёр сонголт байгаа. Эний нэвтрэх сонголтыг дарна. Энэ дээр имэйл хаяг нууцыг асууж байгаа. Имэйл хаягн дээр нь өөрийнхөө мэдлийн хаягийг бичнэ. Нууц үгэн дээр нь pass $1 2 3 P үсэг нь томоор ингэж бичнэ. За ингэж бичснийхээ дараа нэвтрэх товчийг дар. Нэвтрэх товчийг дараад систем нэвтэрч ороход дараах байдалтай бол харагдана. Математик гэсэн хэсгийн их сургууль гэсэн мөрийг хоош нь скроллдоход хамгийн хойдолд нь 52 дугаар сургууль гэж байгаа. За 52 дугаар сургууль гэдэг дээр дарахад сурч байгаа ангийнх нь хөтөлбөр гарч ирнэ. За энэ жишээн дээр бол 8 дугаар ангид сурж байна. За 8 дугаар анги дээрээ дараад орно. За оронгууд сэдвүүд гэсэн энэ хэсэгтэр 8 дугаар ангид үзэх ёстой бүх математикийн бүлэг сэдвүүд болон тэрний хүрээнд өгөх сэдвийн сорилууд байгаа. За хэдлээ нэг бодлого бодож үзье. Бодлого бодохдоо тухайн бодлогынхоо сэдвийг дарна. За сэдвийг сонгоход ийм цэнхэрмөгтөө уралтай ийм цэнхэр бөөрөнхий тэмдэглэгээ гарч ирж байгаа. За баруун талд нь бол тухайн сэдвийн хүрээнд бодох бодлогууд маань түвшингээрээ ялгараад харагдаж байгаа. За энэ жишээн дээр R1 гэдэг нь бол хамгийн хялбархан, R2 гэдэг бол арай хүнд гэдэг ийм байдлаар хүндрээд явж байгаа. За нэг бодлого бодож үзье. Бодлого бодох товшин дээр дарна. За энэ дээр ингээд бодлого гарч ирлээ. За энэ бодлогоо бид нар бодож дууссныхаа дараа өөрийнхөө зөв гэж бодсон хариултыг сонгоод хариултыг илгээх товчийг дарна. За энэ тохиолдолд зөв байна гэж гарч ирнэ. Яг энэ төрлийн бодлого дахин авах тохиолдолд дахин бодлого авах гэдэг товчин дээр дарна. За дахиад яг тэрнтэйгээ ижилхэн хүндийнч зэрэгч гэсэн яг адилхан юм бодлого бол гарч ирж байгаа. За баруун талд нь нэгд энэ бодлогын хүрээнд хідэн бодлого бодсон, тэрний хідэн зөв хідэн буруу байсан бэ гэдэг тайлан бол энэ дээр гарч ирж байгаа. За ингээд бодлогуудаа тасралтгүй бодно. За мөн өөрийгөө сорьцгоё гэсэн хэсэг байгаа. За энэ сорьцгоё хэсэг дээр бол жишг сорилууд байгаа. За 2026 оны 8 дугаар ангийн математикийн хичээлийн гүйцэтгэлийн үнэлгээний блюпринтийн дагуу үүссэн ийм жишг сорил байгаа. За эндээс сорил өгөх гэдэг сонголтыг сонгоно. За ингээд сорил маань эхэлнэ. Сорилын баруун талд хэдэн минут зарцуулагдах вэ гэдэг нь гарч ирж байгаа. За баруун дээр тал нь болно хэдэн бодлого байгаа вэ гэдэг нь гарч ирж байгаа. За ингээд бас мөн асуултын баруун талын болонд нь энэ оноо маань хэдэн оноотой бодлого вэ гэдэг нь гарч ирнэ. За эндээс даалгавраа сонгоод дараагийнх гэж явж болно. За эсвэл эндээсээ шууд сонгоод бодлогынхоо тоон дээр дарааж явж болно. Өөрийнхөө мэдэхгүй бодлогыг бол хоос үлдээж болно. За ингээд бүх даалгавруудаа сонгоно. За хариулт бүглэн асуулт маань цэнхэрмөгтөө, хариулт бүглээгүй хоос орхисонгууд маань бол саарлангтай харагдана. Тэгэхээр солио дуусгаж илгээхийнхээ өмнө ямар сэдвүүд дээр аль асуултыг би хоос орхисон бэ гэдгээ энэ өнгөний ялгаагаар нь бол харах боломжтой. За яг өөрийнх нь явж байгаа асуулт бол ийм тод өнгөтэйгээр бол харагдаж байгаа. За эсвэл дараах өмнөх гэдэг сонголтоороо урагшаа хойшоогоо асуултаа гүйлгэх бол боломжтой байгаа. За ингээд сорилоо дууссан гэж бодсон тохиолдолд сорилоо дуусгах гэдэг товчийг дарнаа. За эндээс сорилоо дуусгахтаа ихтгэлтэй байна уу гэж асууна. За үгүй гэх юм бол шалгалт руугаа буцсан. Тийм гэх юм бол сорил маань нэг илгээгдээд дахиж сорилоо өгөх боломжгүйгээр үр дүн нь шууд гарч ирэхээр байгаа. За ингээд тийм гэдэг товчоо даръя. За ингэнгүүт сорилын гүйцэтгэл гарч ирж байгаа. Эндээс таны хоосон орхисонгууд нь саарал, зөв хариулсангууд нь ногоон, буруу хариулсангууд нь улаан гарч ирж байгаа. За ингээ автоматар гүйцэтгэлийг бодож гаргаж ирж байгаа. За зөв хэд байсан, буруу хэд байсан, бөглөөгүй хэд байсан гэдэг статистик гарч ирнэ. Мөн хэдэн онооноос хэдэн оноо авсан бэ гэдэг нь бол гарч ирж байгаа. За ингээд энэ дээр дүн шижинлэгээ гэдэг хэсэг байгаа. Энэ дээр сэдвэн дээр нь за тоон олонлог зэрэг язгуур гэсэн энэ сэдвийн хүрээнд нэг бодлого ирснээс би зөв бодсон байна. 100% гүйцэтгэлтэй байна. За энэ дээр хоёр бодлого ирснээс хоёуланг нь буруу хийсэн байна. За энд ингээд бүх өдөрнгийнх нь гүйцэтгэл нь бол ингээд дэлгэрэнгүй сэдв сэцрээ гарч ирж байгаа. Тэгэхээр энэхүү сэдвийнхаа дагуу өмнөх сэдв гэдэг рүүгээ буцаж очиод бодлогоодаа бодож
энэ сэдвээр дахиж алдаа гарахгүй боллоо давтах юм боломж үүсэж байгаа. Мөн ингээд доошоогоо бодлогын хариугээ харах юм бол зөв буруу гэж гарч ирж байгаа. За буруу тохиолдолд энэ бодлогон дээр би энийг сонгосон байна. За эндээс жишээ үзье. Энийг яаж бодох ёстой байсан бэ гэдэг жишээгээ үзье. Дахин бодлого авах гээд алдсан бодлогон дээр бас шууд дахин бодлогод бодоод авах юм бас боломжтой байгаа. Буруу байна, дахин бодлого авах гээд ингээд тавтаад тухайн сэдвийнхаа хүрээнд ямар ч алдаагүй боллоо бодох юм боломжтой шүү.